встречаются по весне, когда растает снег. На пути на жизни нам встречается с человеком человек. На пути на жизни нам встречается с человеком человек. Он хорошим парнем называется, не такого не сыскать вовек. Почему смущенно улыбается человеку человек? Почему смущенно улыбается человеку человек? Так бывает, ежели влюбляется человека человек. Би сая Монгол улсын ардын жүжигчин Монгол киноны домог болсон гайхалтай сайхан уран бүтээлч Банзарын Дамчаагийн өөрийн гараар бичсэн Би зэлмийн удам гэдэг номыг уншиж байлаа. Дамчаагаа гэж хэлгэж манай редактор надад энэ зохиол дээр бичигсэн байна. Би гуай гэдэг үгийг хэлмээргүй санагддаг. Яагаад гэвэл бүр тех тусмаа уран бүтээлийн хүн гуай гэдэг юм уу агсан гэдэг үг таалагддаг. Яагаад гэвэл тэр өнөөдөр ч гэсэн бидний дунд бичсэн бүтээлээрэн тоглосон дүрээрэн мөнхрөн үлдсэн учраас мөнхийн хүү юм. Харин би Дамчаа гэж шууд нэрээр нь хэлмээр байдаг. Гурав дахь учир шалтгаан Дамчаах бол миний ойрын садан нагц минь болох учраас би заримдаа Дамчаах гэдэг үгийг хэрэглэнэ. Ингээд энэ хүн маань би зэлмийн удам номондоо өөрөөсөө дэш 7 үеийн нэрлэн тоочж бичиж үлдээжээ. Бидний дотор одоо 7 үе буюу одоо 3 үе мэдэх хүн ер нь хэр зэрэг олон байгаа юм бол доо гэж би боддог. Тэгэхээр энэ өнөөдөр Дамчаахын маань хүүхдүүд нь дүүнер нь хамгийн ойрынх нь төрөл төрөсөн задаг уран бүтээлийн андууд нь хөрөлцсөн мэлсэн юм гэгэн үлсний төрөл болох гэж байна л да. Дамчаахын номондоо бичснээр бол 7 дахь үеийн олон гарт гэж алдарсан хөл гартаа 6 хуруутай. Тэр 6 даа гэж өвгдөөс байсан тухай бичээд доошоо түүний хүү төмөн гэл ингээд явж өөр дээрээ ирсэн байдаг. Тэгэхээр та нар мэдээж Дамчаахын минь буйнаар аавынхаа буйнаар ахыхаа буйнаар 8 юм уу 9 дэх лавтаа юм мэддэг болсон байх гэж бодож байгаа. Зөвхөн ингээд бодохоор л энэ хүний ямархан том хүн байж юу, ямархан алсыг харагч байж юу, бичиг номын ямар их том сэхэтэн байж юу гэдэг нь аяндаа ойлгогдъё. Миний зүүн гартал Дамчаахын хүүгүүдийн отхон нь болох ган тойр маань хөрөлцөөлсөн байна. Дараа нь хамгийн отгойхон болорн байж байна. За энд манай ТV телевизийн ерөнхий продюсер сэтгүүлч Өлзөөбайрын отхон Баатар байна. За ямар ах トゥ төрөл төрөсүүдийг би жижигтэн танилцуулна. За тэнд Дамчаахын төрсөн дүүгийнх нь гэргийн алтан цэцгэгч байна. Дамчаахын зулагийн гიშгэл төрсөн дүү нь Балдарж гэж инженер эрдэнэт болон байж болох насаар ажилласан. Ийм хүмүүс байна. Тэр гамтраа тэр 6 даа өвгдөөсөөс эхлээд аавынхаа ярьж байсан энэ бичиг номонд бичиж үлдээсэн зөвлөсөөс чинийг үзэгчтэй хуучлаач. 6 даа буюу төвд нэр нь Сормон ирсэн юм байна. Сормон ирштэй. Одоо манай агуу зохиолч Дашторын эцэг нь Сормон ирсэн. 6 даа гэсэн нэртэй хүн байсан шүү дээ нэгсэн. За 6 даа өв гэдэг маань ихэл итгээд ааштай хүн байсан гэж ярьдаг. Цагаан сармаар бол битүүний арай ингээд бидрийг ингээд тойрол суужгаад айгуу гой үлгэр ярьж байгаа юм шиг ингээд. За ингээд миний дээд өвөг бол одоо ингээд 6 даа гэдэг нэртэй тийм хүн байсан юм аа. За түүний хүү нөө гэл ингээд нөө өөрийнхөө үеүүднийг ингээд дээрээс нь авах бол бүгдийг ярьдаг. Дээд Монголын урайхаа өвгийн салим элсний хүн гар хөл нь бүгд 6 хуруутай байсан учраас өвгдээд шиг минь олон гар хэмээн нэрлэж байваа. Олон гар буюу 6 даа өвг маань зуны тэргүүн сарын 15-ны тэргэл сарын гисний маргааш өглөөнөөс эхлээд намар цагаан хэрүү унах хүртэл тууж хөлнөвсгөн явж гадаа унтдаг хүн байсан юм хинлээ. Тэрээр үүр сүрээр босож голын эрэг дээр очиод суучдаг байж. Их үд өнгөрөнгүүт мордоод нар гудайхын цагт ирнэ. Та тужил ингэж явах юм. Хаа хүрдэг байна гэвэл шуудын жиргэх
ялаа зүгэнүүдийн дүнгүнэл дэх сүнгүнэлтхийг шагнах гэж тэр гэдэг байж. Орой хоол унд болсны хойно нэг лонхнанчид халаалгаад түүнийг шимэн цуур татаж суух дуртай байж. Ерөөлч магтааж ирвэл ихэд хүндэтгэн цайлаад товшууртай ерөөл аялуулан хэлүүлээд машид таашаан чагнадаг хүн байжээ. Долоод хуйн тэр үгийн цуур татдаг боломжил бүр манай мандраа хүртэл өргөж ийж. Мандраа ч их сайхан цуурдаг юм байсан шүү. гэсэн байдаг. Хүү түмэн бас нэлээд уран хүн байсан гэж. Өөр сүүл болтол хүү түмэнгийнх нь хийсэн уралсан бутал хут суртал айлуудад амжаад нутгийн айлууд байдаг. Манай өөр их гарын дүртэй. Одоо энэ хөгжмийн гэдэг чинь бол ерөнхийдөө гарын дүртэй мэдрэмжтэй тэг хөгжмийн сонсголтой хүний хийдэг ажил байхгүй. Тэгээд яг аав нь тэр хөгжмийн сонсголтой байдаг гарын дүртэй байдаг юм одоо өвлөгдөж үлдсэн учраас л одоо хөгжмийг л байж байгаа юм да. Одоо Дамчаахын аав нь тэр уран манзар гэж хүн чинь уг нь бол одоо тэр жасрын манзар гэж одоо төвд цагаан ястан хүн байсан юм лээ гэж ингэж яригддаг. Тэгэхээр Дамчаахын балдарч хоёроо тэр манзар бол маш их уран дархан сэлбэрч цуураар гайхалтай сайхан хөгжмөддөг ийм талдалын авьяастай аймгийн Баялгийн аймгийн анхны одоо нягтлан байсан юм хүн шүү дээ. Бас зөв сонь сайхан зүйл надад ярьж өгдөг. Би одоо даанч монхог толгой ер нь юус тогтоож өгдөөгүй юм байна. Төрсөн үгийн хувьд одоо танаас сонссон байсан Дамчаахын уламжийн юмнууд байдаг л баг та. Байдаг яг тий. Манай аав чинь Баялгийн аймгийн эвлийн үүрэн дарга байсан билээ шүү дээ. Тэгэхээр эвлийн гэдэг үгтэн сонголтын дарга байгаа. Тий. Тэгээд тэр дараа нь хорсоодын холбооны нягтлан. Анхны сэхэтэнгүүд нэг баяа. Ерөнхийдөө тийм байсан юм. Тэгээ өөрөө их ном цуглуулдаг. Тэр өөрөө уугарчин тод бичгтэй юм байсан. Тод номтой гэж манай багш хэлнэ. Тод номтой. Дамчаагийн ч анхны бичиг номын багш аав нь Андрова. Тэгээ бас энэ номдоо бичсэн байгаа юм л да. Жишээ нь энд хүүдээ одоо бичиг ном зааж сургаж байсан тухайд. Би 5 өнгөрөв буюу эцэг өөрөө надад бичиг заахаар боллоо. Эцэг надад монгол бичиг зааж өгөх гэж оюунаа хөвчлөхийн хажуугаар бас бичиг ном сурахад бие махбодын хөшөөрөг хэрэгтэй гэж содон саваа гутал зэргийг ашиглана. Тэр гутал нь ямар учиртай юм гэхээр хар өөрөө намайг сэрээхэж над руу гутлаа шиднэ. Энэ нь одоо босож хичээл намаа үз гэсэн нэг ёсны хамаанд дэг байсан юм аа гэж ингэж. Тэгээд ховдроо нэг ажлаар аваад ирэхдээ гоё олоо нэг өнгийн бал тэгээд гоё дэвтэр цаасан шувууны үлгэрчлүүд тэр ном атсан надад хамгийн том бэлэг байсан билээ гэж би номондоо бичсэн байгаа. 5 нас гэх чад тэр уугаржийн бичиг тод бичиг хүртэл сурцсан байсан байгаа шүү. Дөрвөлжийн бичиг. Тийм. Тэр нь манай ах чих номонд их дуртай. Хачин оролдлоготой. Хачих оролдлоготой хүн. Номыг айгүй их дээдэлдэг. Тэгээд манай гэрт ч ерөөсөө тэр номон дээр зурах ч юм уу, номыг нуглах, номыг газар тавих ч юм бол хориотой. Тэгээд би нөгөө ингээд унтцаагаал хүүхэд юм болохоор ингээд орныхаа хажууд номоо газар тавил унтчихсан л та. Тэгэл өглөөс ирэл өвөдө загнуулна чи номыг ингэж болохгүй гэл өөрөө болохоор ингээд ном уншихтаа ингээд гар нүрээ угаагаад ингээд бүр айгүй бие бэлдээл эхэлсэн. Тэгэхээр яг нөгөө номоо үзэн юмаа бичин тэрэндээ ингээд өөрийгөө зориулаад сэтгэл санаагаа бэлдээд ингээд айгүй тогтож ирээд тэрийг ингээд айгүй хийдэг. Өөрөө бүр бие дааж чинь орс хэлээр бол тэр үуч нь хамаагүй зөвхөн ярьдаг юм шиг. Бие дааж орс хэл сурсан. Сүүлд Эренчийн багш агуу их доктор Эренчингийн дэргэд байж одоо энэ эсперанто гэж одоо зохиомол хэл гэж ярих уу тухайн шинжлэх ухааны хэлэх үү. Тэр чинь бие дааж сурч ирсэн. Одоо наад дурсан ном дээр чинь редактор нь лав гүсрэнгуй байгаа шүү. Тэгээ багийн төгсрөн тий. Багийн төгсрөнгуй редактор та хийсэн бичиг үсгийн өгүүлбэр зүүн ийм их авьяастай би мэдсэнгүй. Тий, энэ тавгахын яг өөрийнх нь гараар бичсэн энэ дурдтал байна. Тий, би одоо бүгд их баярлдаг. Тэгэхээр аргагүй номын хүн байсан л да. Тий, тавгахын гэж бичсэн байгаа. Нэг хүмүүн гэгч өөрийн эзэгнэж байсан он цагийн тодтол юм байна. Дамчаа гэх байгалаас заяалсан үнэт ургамал гэсэн байгаа шүү. Энэ үнэт ургамлыг жүжигчин, найруулагч, дуучин гихчээр ойлгож явснаас биш хэл найруулга бичгийн их соёлтон гэж анзаарч байсан минь энэ номыг унших ялдар алдас байсныг анхаарлаа гэж. Дамчаах манд доороо Галя, Нина, Тооло, Шуура гэж орос нэртэй 4 эмэгтэй дүүтэй. Балдарж Удансан Боволдбаатар гэдэг 3 эрэгтэй дүүтэй. Тэр нь 11 хүүхдийн лахлаач юм шиг байгаа юм. Тэгээд бас 2 буянда буйта бэлжиргээд 3 дүүн бий. Дамчаахын тухайн дээр юу ярмаар байгаа юм? Харахад чирүү мөртлөө бас хачин хүний хайл нь шүү дээ манд дамчаах чинь тийм ээ. За минь нэг үе ярь. За.
Миний ээж Бандрын Гайлаа гээд дамжаах юм маань яг доотлынх нь нэмэгтэй дүү. Тэгээд дамжаах бол миний одоо наг зах маань. Тэгээд Том наг зах. Том наг зах маань. Би бол зүгээр бага ангид байхдаа хүүхэд байхдаа дамжаахыг хараад би өрн жүжигчин болно гэж бас бодож жантаахтай зөөлдөж хүүхдийн ордны драмын дугууланд 4-р ангиасаа эхэлж орж исэн жишээ нь. Монголын радиогийн нэг өглөөний мэд нэвтрүүлэг. Тэгээд одоо жүжигчин болно гэж явснаа тэгээд радиогийн нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг хөтлөө тэгээд телевизийн хүн болчихсон. Өнөөдөр 20 жил телевизийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд тэрийн сонин түүх гэвэл одоо Мантгай заатан киноны улс ол төр олдын дуу ам бариулна гэж намайг кино үйлдвэрт аваачиж. Би тэнд жишээлбэл одоо кино үйлдвэрийн одоо Монголын бүх одоо томчуултай алдартнуудтай кино үйлдвэр гэсэн том газар очсон. Яг ам барьна гэдгийг яад ингээд тэр хоёр хүүхдийн дууг оруулах гэж ээжээгээд уйлаад улс олд ингэчлээ яадаг гэдэг үлээ. Сайн явж ирв аян замдаа сайн явж ирв гэдэг нэг улс ол төр олдын хүүхдийн дуу оруулах жишээний. Ээж аав ягаад намайг үдэж мордуулахгүй байгаа юм бэ? Аав нь төрийн чухал албатай. Худлаа алтчигчэнд очсон. Анда хонж байх юм. Энэ нь минийхээс хамаагүй их байна. Өгөөжтэй чи. Өгөөжтэй чи. Надад өгөөжтэй яа. Чи надад өгөөжтэй чи. Чиний нөх тэр өштэй. Надад өгөөжтэй. Тэгээд тэндээс Одоо чи чинийг олсон юм уу? Тий. Өө яасан гоё. Одоо бас мэддэг шүү дээ. Тий. Тэгээд ерөнхийдөө дагуулж маш олон одоо кинонд дуу оруулах, ам барих гэдэг одоо нөгөө ур чадвараа. Яг тэнд одоо кино үйлдвэр гэж ямар айл байдаг, их айл байдаг. Тэнд яаж кино бүтдэг. Тэр бүгдийг бас хажууд нь цуг дагаж явж бас харж ирсэн. Тийм сайхан түүх байна. Би чинь нэг хэсэг автаа кино Монгол кино бүтээж ажиллажсэн шүү дээ. Би чинь Мөнх төмрийн хүчин зоргоны хувц сэрлийн дархан байсан. Тэр үеинд орсон их гоё л доо. Тэр үед чинь аавын найз нөхдүүд тийм ээ дурамтай лежсэн хүмүүс би үргэлжлэл хамт байдаг гэсэн. Тэр үед над үнэтэй үлдсэн юм болов уу? Дамжаахын дүү Пэлжэр гэж одоо төмөр замын соёлоор насаараа хөгжимчиг хийсэн. Дамжаахтаа усны тусан шиг гэж хэлдэг юм. Дамжаахасараа намхан байх. Тийм сайхан хүн байлаа. Бас л нэг хүний хайрласаа. Тэгэхээр дамжаахынхаа тухай бас магадгүй нөхрийнхөө тухай сайхан дурсамжууд хэлээд. Үер киногийн ярихад нөгөө манай талигаас ээж өнөөдөр ахын анхны тоглосон үер кинонд гарна. Соёлын ордонд очиж үзэхөө гэсэн чи үдээгээд хэл. Тэгээд тэгвэл алтаатайгаа явна, гурвуулаа явна гэдэг. Тэгээ гурвуулаа очиж соёлын ордонд үер кино үзлээ. Үзчихсэн чинь нөгөө ахаашаад орос цэргийг гэртээ байлгаж хагаад аашаад дуудаад Орсны дууд цэцрээд алуучдаг цаа. алуучсан. Тэгсэн чи ээж уурлаад яадаг хүүхэд вэ энэ? Яасан дамшгүй яхаар юм хийж идэх ингээд. Кино заална гэлсэн үү? Тий. За. Ямаач юуны хараач. Чамшиг булаа хүн энэ зам болон дээр алга. Миний нүд нь хожим буудагд. Гүч би яасан? Хамаагүй өнгөрч явсан улсыг чи давчирч ийм нүглээ юм болгочлоо. За чи бичлээ дэмэд онгосаад бай. Кино тарлаа, дууслаа. Тэгсэн чинь ахынд очино гэд. Оо ээж ороо болчлоо. Одоо гуруулаа харъя гэсэн чинь өгөөгүй. Дамжаанд орно. Дамжаанд орно. Заавал орно би гэд. Тэгээ орсон чинь ахыг ч хоёр зайваа уугаад суучсан. Ахыг очиод тас бутал наалгадаач. Цэрэмээ юу? Тий ээж. Кино үзсэн эмоц яваад байна шүү. Тий. Тэгсэн чи ах өөр нүд нь ороод ирээ харцсан. Хүй яасан бэ ээж гээл хэлдэ. Талиа шигтэй ард нь хөхрөөд идэг. Ээж тэгээ загнаад зогсчихэд. Ихсэн огноо гिचлээ. Ээж яасан бэ гэд надаас асуусан. Өөр кино үзээд ирсэн маа. Тэгсэн чи кинон дээр уурлаад ээж гэд тэгсэн чи тэгсэн ах өө кино үзэж ирчихэд намайг додож байгаа юм. Харин алганы чи амт харин сайхан байна. Ээжийнхээ алганы амтыг үзэхэд гоё юм байна гэд. Тэгээд тэр чи өгөөгүй штэ ээж. Тэг чи худлаа өгдөг байхгүй юу? Тэгээл амьд байдаг байхгүй юу гэсэн чи өө тийм үү. Тэгээд амьд байгаа юм бол овоош тэгээд манай ээж Хөдөөгийн баясан болонгийн аав их сайхан аав байсан. Кино гараад аав нэг охиныг л миний охин дуудаад байв.
Тэгээ одоо би юу юм болоо гэж гайхаад. Манай ээж имээ маань байдаг гэсэн чинь. Энэ охин чинь аав чинь төрсөн охин байхгүй. Чамааг бол гудамнаас олсон. Тэгээд аав тий имээ тэгж хэлж байгаа. Имээ тэгж хэлж байгаа. Тэгээд аавыг ажлаас тарж ирэхээ хүлээгээд ойлаа суудсан. Аав чинь одоо орой олго ирэхдээ 60 мөнгөний бичээ барьж ирдэг л шүү дээ. Айл нөгөө ирэх охин байсан. Тэгэл эренгуут би таны охин биш юм байна гэж байна. Энэ охин чинь таны охин гэж байна. Юу яриад байгаа юм бэ миний охин? Имээ надад тэгэж хэлсэн намайг гуднаас олсон гэж байна. Ээж тачи юм ярьж хүүхэд ойлуулаа. Үгүй намайг гудамжнаас олсон гэж байна. Их уйлдаг байж үлээ. Бас нэг имэжгэл болсон биш сэрээ имэжгэл болсон. Тэгээд нэг хэсэг бахан харагдаж үгүй тэгж нэг юм итгэж ирсэн юм бас. Миний дөө тэр амарч аргач авааныг тавьж татаад. Бензингүй болсноос хойш та гурав манай руу очоо. Орой саанд өгөхлөөр түүний машинууд зөндөө ир. Тэгэхээр Заяа. Болдогийн өвөө гэдэг чинь тэгээд хэр зэргийн сан өвөө те. Ястай айхтрэг үү? Айхтрийн. Тийм ээ. Энэ нэгдлийн авар мал чинь ястай сайн өвөө. Мархо миний ханаашир. Миний хэн цоч. Аваа машин яах. Машин яах бэ гэж ирээд авахгүй. Гай би ордон. Тийм. Манай аав чинь айгүй тийм бас гэрсэг штэ. Кино зурганд явсан байсан, тоглолтод орсон тийм үедээ л байна уу гэхээс биш бусад чөлөө цагаараа бол аль болох гэр бүлтэйгээ цуг байхыг боддог тийм л хүн байсан. Тэгээд үлгэр тоос ярьж өгөн янз бүрийн юм ярьж өгдөг тийм л хүн байсан. Сони юм их ярьдаг. Тэгээд дуулна. Аах нөгөө тэр дайсны зэргүүд киноны дууг дуулж бичүүлж ирчихэл оройн биднэрт бүгдээрэнд нь зааж өгөл бүгдийн тойроо цодож байгаа зааж өгчээсэн. Эцэгхийн хуралд өвөө дандаа өөрөө очино. Имээ явуулахгүй. Тэгэхээр бид нар нөгөө өвөө очих учраас аягүй сайн байх хэрэгтэй. Тэгээд хичээл номоо аягүй сайн хийн. Ээж бол аавын артлаг л шүү дээ. Бат авч ирсэн л та. Ээж нь байгааг бол аав тэгж амжилт гаргах нь бас хэцүү л байсан. Аавч өөрөө тэрийг тийм. Манай ээжд бол их хайртай байсан байхгүй тэгж. Нэг жоохон халамж үед бол ээжийн тухай ихээр ээжийг хайрлж яваараа гэж тэтгэлээсэн шүү дээ. Саннын самсар суудагаа сарви хайрын шинжүүдээ сайхан чамайга морододагаа 8 дугаар гэдэг чинь 9 дугаар ингээд аваад жилийн тэр санхүү эдийн засгийн техник хүмүүгч гэж юм байд юм байна. Нэгтлэн бодгоч бэлтгэдэг сургууль юм байна гэдэг аавынхаа мэргэжлийг судсан. Бушуухан хот орж тэр гоё сайхан юм үзгсэн гэсэн хүсэлтэй авталаа чааны машинтай. Бараг 20 таран өдөлөө санхүүгийн техник үндэс суралцсан. Тэрнийгээ төгссөн. Тэгэл явж байгаа төмөр замын Гибагон депот туслах машин чараад төмөр зам чигээр ингээд явж төмөр замын байгууллагад соёлын ажилд нь орсон хэрэг шүү дээ тийм ээ. Тэгээ хамгийн гол нь төмөр замын соёлын ордонд дуучин биш хөгжимчин бүжигчнээр орсон байна. Бүжигчнээр орсон тэр 90-аад онд бүжигчин сүүлдээ бүжигчин. Тэгээд бас тухайн үеийн тийм дэвшилтэд юм болгоны төрөнд явж замж байгаа. Энэ эстрад явуулаг гэж юм гитар хөгжим Монголд анх дийлгэрч эхэлж байх тэр цагт анх төрөнд Марк Берниосын дуунууд тэр бянзан гитартаа дуулж их одоо хит болж тэрэнд хөгжмөн зохиолч Эрдэнэ Бат гэж маялгуу зохиол цэнгэл тавьж суугаад дуулж муулж ингээд төмөр замд бэхжиж уран бүтээлийн замд орсон олон он сайхан дурсамжуудыг бид жаахан цэглээд товчлс хийгээд за тэгээд сумьяга сайхан зусаж сайхан сайхан зусж байна. Эрүүлэг сайхан байна уу? Сайн. За төлөө ордны анхны одоо бүжигчин тэгээ бүжгийн машин дамжаах байж тийм ээ. За тэгээд гэргийн манай агнаагч бол та хоёр ч бас ойрхон байсан гэж байна. Гэгэн сайхан дурсамж хөгжөөг манай энэ ус сая хичнээн гоё ярив тийм ээ. Одоо танд чөлөөтэй. За би Төмөр замын соёлын ордонд 62 онд 17 настай орж илаа. Тэгээд Төмөр замын соёлын орд 23 жүжигчинтэй, хөгжим 7 хөгжимчинтэй, 4 бүжигчинтэй, 5 дуучинтай ийм уран бүтээл хамт олон байлаа. Бүжигчин хүн Палк гэдгийг анх бариулж, Пиле гэдгийг анх сургасан миний одоо ёстой нэр Алтан багш. Одоо манай багшд бол ерөөсөө мэдэхгүй чадах хүн гэж байхгүй. Бүхнийг чаддаг. Зургийг зурдаг, дуулдаг, бүжгэлдэг, жүжиглдэг. Урлагт ямар авиас байдгүй манай багшд бүх тэр авиас байдаг. 66 онд 15 жил хийсэн ганцаараа бие даасан тоглолт гэдгийг бол бараг л би бол одоо дамжаа багш шиг л эхэлж хийсэн гэж боддгийг. Багштайгаа яс 6 жил ажилласан. 62 оноос 72 он хүртэл. Тэгэл кино үйлдвэрлэлийн багш маань явсан.
Тэгээ гэргитэн битэр хоёулаа бүжигчин 76 хүртэл битэр бүжигчин хийгээд хоёулаа. Тэр нэг насны чинь амьдралын тэр утга учирыг тавьж өгсөн л гэж ойлгох хэрэгтэй юм байна. Би бол одоо 70 хүртэл бол бүжиглээд явж байна гэдэг чинь бол одоо энэ хүний л буюу миний мах цус ясанд ёстой шингээж өгсөн хүн гэж. За баярлалаа. За. Өвөн та нарыг бол их мөнгөтэй, их баян ч юм уу тийм байгаасаа гэж нэг их боддоггүй. Өвөөгийнх нь хамгийн гол хүсдэг зүйл бол та нарыгаа хүмүүн болгож өсгөж хүмүүжүүлэх юмсан. Тэр тусмаа жинхэнэ Монгол хүмүүн болгож өсгөх юмсан. Тэр нь л өвөөгийнх нь одоо туйлын зорилго шүү. Чиний хийж байгаа бүх юм бол одоо Монгол улсынхаа төлөө цаад сэтгэл зүрх чинь тэр улсынхаа төлөө байх ёстой. Тэдгээр өвөө маань ингээд одоо үүд болсон ч гэсэндээ бид нар яалтч тэр хүний үргэлжлэл гэдэг аюулсаа дандаа мэдэрдэг байхгүй. Яагаад тэгэхээр бид одоо амьдралдаа хандж байгаа хандлага, ажил хөдөлмөртөө хандж байгаа хандлага, гэр бүлээ авч явж байгаа байдал энэ бүхэнд маань ерөөсөө өвөөгийн маань үзэл бодол тэр сургаал шингэсэн байдаг. Тэр нь бидрийг ингэж яг ийм өнөөдрийн ийм хүмүүс болгож хэлбэржүүлсэн учраас яалтчгүй тэр хүний үргэлжлэл байгаа байхгүй. Тэгээд энэ бас надад их гайхалтай санагддаг л да. Тэгээд миний хүүхдүүд ч гэсэн яг л би өөрөө яаж хүмүүжсэн түүгээр л хүүхдүүдэд хүмүүжүүлээ. Тэгэхээр өвөө маань үнэхээр амьдарч явах хугацаанд зөвхөн кино урлагт, зөвхөн Монголын нийгэмд том зүйл хийгээд зогсохгүй. Бүхэл бүтэн энэ гэр бүлийн өөрийнхөө удам угсааг ингэж сайн хүмүүжүүлж, ингэж сайн одоо төлөвшүүлж биднэрт ийм сайн амьдралыг бүтээх одоо ийм суурь болж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд үнэхээр тэр бас өвөөгийн маань хийсэн аюул чухал ажил гэж би ойлгодог. Тэгэж хүлээж авдаг. Гэгийн үдшийн нэвтрүүлэг маань үргэлжлэж байна эрхэм хүнд үзэгчдээ. Манай нэвтрүүлгийн эхний хэсэгт Монгол улсын ардын жүжигчин, Монголын киноны домог болсон Авгай хүн Банзарын Дамчаагийн төрсөн үр хүүхэд ах トゥ төрөл төрөсдийн төлөөлөл оролцож энэ Авгай хүний хүүхэд агуу цагийн намтравын түүх за түүнчлэн хэр зэрэг халамжтай сайхан аав, хэр зэрэг халамжтай сайхан өвөө нагаж байсан тухайд нөхөрөнцгээс одоо жинхэнэ уран бүтээлийн халуун тагоор орох энэ нэвтрүүлгийн 2 дахь хэсэг эхэлж байна. Дид хэсэг эхэлж байна. Дамчаахийн уран бүтээлийн хамгийн ойрын их сайхан хүмүүс ардын жүжигчин дэждийн жигжид за тэгээд л одоо Шукарова тэргүүтэн улаан осор хинчвэд юм агуйг том маасчрууд өнөөдөр Тэнгэр бурхны орноос биднийг харж байгаа байх гэж ингэж бодож байна. Дамчаахийн намтраа уран бүтээлийг ярихын тулд түүнтэй хамтран уран бүтээлийн жаргал зовлонгон эдэлцэж явсан үеийн сайхан нөхөд шавнар нь тэдний төлөөлөл хүрэлцээсэн байна. Та бүхэн бүгдээрээ сайн тань миний зүүн гартал Монгол улсын ардын жүжигчин нэртэй кино найруулагч жигжсөр найруулагч маань хүрэлцээсэн байна. За Монгол улсын гавьяа жүжигчин Монгол киноны одоо олон сайхан жүжигчид уран бүтээлчдийн нэг Дамчаахийн маань гарын шив Нэргүү Баатар. За Монгол улсын гавьяа жүжигчин Одон Чимд гэж одоо их сайхан задгаа тэнгэрлэг сайхан авьяастай өсгөөний төрөлцөө ирсэн байна. За Монгол киноны одоо жүжиг анги гэж кинонд дуу оруулдаг одоо тий албаны сайхан уран бүтээлчд байсан. Ардын жүжигчин Шукарова за тэгээд ардын жүжигчин гавьяа жүжигчин Дамдан Базарга Элбэг сайхан маань за тэгээд эмэгтэйчүүдээс одоо манай Ягаан гажид гэдэг олон сайхан хүмүүсийн нэг төлөөлөл болох дарамт сөр Монгол улсын гавьяа жүжигчин хүрэлцээсэн байна. За Отхон богод
шавнарын нэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Монгол Улсын соёлын гавьяа зүтгүүлтэн Ганбаатар гэдэг ийм сайхан эдэр залуу настай эсгэлэн халуун цустай ийм сайхан улсууд өндөр настай дунд иргэм насны ийм сайхан улсууд хүрэлцэн иржээ. Тэгэхээр тэр дамжихтаа бол бас олон сайхан кинонд нь тоглож нэгэн талын найруулагч, нэгэн талын жүжигч юм боловч нэгэн талын одоо уран бүтээлийн андууд явсан жигээ багшаасаа дурсамж дуртгалын энэ сайхан гэгээн зүйлээ эхлүүл яа гэж бодож байна. Дамжихын тухайд өнөөдөр та юу хэлмээр байгаа юм, юу бодогдож байх юм. Дөнгөж өчтөр юм шиг сайхан халуун дурсамж юу байна? Жигээ багшаа. Баярлалаа. Тэгэхээр 1966 он чи дөрөв хэллээ. Үер кино хийгээд би Монголын кино урлагийн дээд сургуулийн 4-р курс төгсөөд чинь 6 сарын практик хийдэг байхгүй. Тэрэнд зархиигуун кинон дээр явж исэн би. Тэгсэн чинь живж дугай соёлын яамны дээд соёл байсан. Дорцронгоо хоёр Москвад очиод тэгээ гиээс буцаж явнаа. Тэгээ үер киног ярьж байгаа. Викторийн хоншилын 50 жилийн гой зориул бид нар удуулын зохиолоор ийм кино хийх гэж байгаа. Тэгээд Орос өвгөн Монгол өвгөн хоёр байх юм аа. Орос өвгөнд нь бол Крючковтай сая гівийн фестивал уулзаад тоглохоор боллоо. Тэгээ чамайг авч орчуулагч хэлмэж жоомч намайг. Тэгээд би Крючков орчуулагч ихчд дугаан 2 дугаар найруулагчаар ирж явсан л да. Жигж дуунаад тэгж хэлж байгаа. Гэхдээ энэ моломд ба штэ нэг оросоор ярьдаг тийм жүжигчин оросоор сайн ярьдаг болов. Тэгээд би дамжааг сансны өчрөөхөө зэрэг бол дамжааг Төмөр замын соёлын ордонд гитар тоглоод концерт тоглож байхад би Төмөр замын соёлын ордонд нэг концертын дээр үзсэн. Тэгээд хүний сонссон байхгүй дамжаа машинист байсан юм гэлээ. Тэгээд орос хэлэнд гайгүй гэж. Мэдээж орсуудтай хойрхон байсан бай таарна. Тэгээд дамжааг авчиж шуурап хийлгээд молдоо ингэж бол одоо юу хэлэх дамжаа байдлаар танилцсан уулзсан түүхэл нэг юмрхүү. Төмөр замын соёлын ордонд жүжигчин байсан. Үнэхээр 66 оны хавар миний амьдралд одоо их баярт үйл явдал тохиолдсон гэж би боддیں۔ Энэ яагаад гэвэл анх удаа кинонд тоглосон явдлын манай багш ардын жүжигчин төрийн шагналч хийж байгаа намайг үер кинонд жүжигчнээр үрж киноны тэр гол роль одоо гол дүрдэн сонголт туршилтанд танилцсантай одоо их баярлж байсан техник үед. Гэтэл дэлгэцийн уран бүтээлд оролцсон одоо киноны гол дүрд тоглоно гэдэг бол маш их бэрхшээлтэй юм байна. Бэрхшээлтэй зүйл байдаг юм байна гэдгийг тэр дарахнаа бол ойлгосон. Дамжаа бол нэг үе эхний ялангуяа зурган дээр бол жаахан бажигдж ирсэн л да. Тэр нэг нөхөр байсан. Нөгөө Орос цагаан тэргийн Оросд тоглодог. Үдээ юу гэж. Цагаан тэрэг алчаар уу? Нөгөө хэний махлагдав гиндгол хууддаг. Тий. Тэр ихэр яасан. Наа болчаа гэдэг. Сайхан бүлгэлтэн тэр сайхан дууссан гоё оодоч. Сувжим тоглосон. Нэг өсөндөө одоо манай дамжахад байсан. Нэг өсөндөө тэр хоёр ингэдөө нэг зиндааны байхгүй. Тэр хоёр биений ягаад дөдөө юу яриад байгаа юм хэрэг дөдөө юу дамжаа хоёр хоёул анхудаа тоглож байгаа. Тийм байна. Тэгээ хоёулаа Крючковоо хиндэнго хоёроос дотроо жаахан бэргэж ийсэн шиг байгаа юм. Тийм учраас би юунийхаа их сайн одоо юу гэж хэлэх юм ингэж яажсэн байхгүй одоо дополняцца гэдэг юу гэдэг. Тэгээ нөхөдөг байсан байж болно магадгүй юу байдаг байсан. Юм хуваалцсан тийм. Тэгээд тэр чинь ингэдэг байсан шүү дээ. Яасан юм бэ? Тэр үер киноны чинь орсоор ярих гэсгүүдийг одоо бол нэг чинь орчуулагч төгөөд орчуулдаг үедээ. Тэгдэг. Тэгээд текст ирнэ тийм хийгээг байхгүй. Цаг гараагүй ч юм уу яасан ч юм хиймдэггүй тийм ээ. Тэгээд тэрний чинь үйлээ үзэж дамжаа дөдөө бид гур орчуулдаг байсан. Дээр нь Крючковоо орж ирнэ тийм ээ. Тэгээд их чинь нэг ёсны ширээ сургууль орчих واخгүй. Ширээ сургууль нэг ширээ сургууль бол тэгээд өө энийг чи ингэж хэлэхгүй ингэж хэлмээр байна энэ гэдэг нөгөө нэрээс л ширээний сургууль очих юм л да. Тэгэж одоо хоорондоо бол юу хэлэх юм дассан ойртсон уран бүтээлийнхэн одоо юм ойлголцсон нэг ийм үе байсан байна л да тийм ээ. Тэгэхээр дамжаах бол ер нь Оросоор бол тийм маш цэвэрхэн аялаггүй. Цэвэр ярьдаг юм байсан. Учир нь тэр нь бас сонин содон хэрэг болсон байх. Ирний авьяастай тэр нэг он вас очень оскорбляет господин офицер. Бол там на реку энэ гэж яг Орос хүнд уурж. Яг Орос их сайн нариулагч шүү дээ. 2 дугаар нариулагч.
чухал хоёрдугаар найруулагч бол уран бүтээлийг, үйлдвэрлэлийг бүгдийн хооронд нь ингэж зохион байгуулдаг ийм л хүн шүү дээ. Энийг бол дамчаа миний их олон кинонд хийсэн. Хоёрдугаар найруулагч. Ямар кинонд хоёроор явсан бэ? Гэхдээ хамгийн түрүүн говийн нүдний кинонд. Говийн нүд. Дамжаа хоёр байсан. Дамжаа хоёр байсан. Тэгээд дараа нь хүний аим, зарлаагүй дайны оршил, олон бидээ. Тэг хамгийн сүүлд бол Нямын сегмэд дугаар дамжаа хоёр Хатан Баатар кинонд хоёулаа найруулагч шүү дээ. Би танд чухал зүйлэн айлтгаагүй байна. Саяхан 3 сарын ихээр дээд шивэнд их зөвлөгөө болж намын эрмэлзэх 10 зүйлийг батллаа. Бас намын төв хороог сонгож ардын намын журам цэргийн жанжинаар сүх батрагдсан. Та бүгдийн үл хөтөмчтэй байгаад өчиг хүн би баяртай байна. Намын нөхөр Жавгийн дүрийг үтэх мөртөө 2 дугаар найруулагч. Тэгээд дамжааг бол би нэг зөв талын ороод тоглож үзэх юм зүйл гаргасан байхгүй. Тэгээд тэр намын нөхөр Чинзайн хэлдэг чинь Жавын ороолыг өгсөн. Тэгээд дамжаа бол тэр ороод тоглоогүй дүр үтээсэн. Би ч боддгийн ороод тоглох үтэх гэж хоёрын юм байна шүү. Ороолыг тоглоно. Дүрийг л үтэн. Дүрийг үтээ. Дүрийг тоглож байхгүй шүү дээ. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байна. Дамжаа бол олон сайхан дүр үтээсэн юм хүн. Дамжаах бол одоо киноны нэртэй сайн жүжигчний хажуугаар одоо 2 дугаар найруулагч ажлыг олон жил хийсэн. Заавал киноны нэртэй сайхан дублаж дуу оруулагч, тэгэл дуучин жүжигч ингээд олон талын урлагийн авьяасан. Тэгээ би дааж найруулсан нэг киноны байдаг юм. Төрийн шагнал зохиолч манай Эрдэнэ Баавагийн Сэрүүн дугуйн угаас зохиолоор өөрөө кино сценарийг бичээд найруулсан. Эхнийх нь бараг үтгэл шүү. Тэр үед дөнгөж сургууль төгсөөд байсан одноо. За тэгэл Ухааны Батбаатар гэдэг олон сайхан одоо Эрдэнэсэн сайхан хүмүүс болж тэ жүжигчтэй болсон. Манай однод бол Дэжлмаа гэж буряд өсгөн дүрд оногдсон байдаг. Тэр хэлмэгдлийн бурядуудын хэлмэгдлийн тэрийг хараан жилүүд л дээ тийм ээ. Тэгэхээр манай олон сайхан гайхалтай Жулиеттануудын нэг одногийнхан Тэрвийн гэгэн сайхан дурсан байна. Амчийнхаа тухай хэлэх. Тэр энэ гайхалтай үнэтэй бол би 89 оны хавар одоо нүүр тулж уулзсан. Тэрнээс өмнө бол дэлгэцээр олон сайхан кинонуудыг харж ирсэн. Тэгээд яг би 4-р курсын оюутан байсан. Кино драмын дээшээ гүгэд гараад ирсэн чи яг зог тусаад шатан дээр ингээд тааралдаад би чинь мундаг жүжигч байхаар сайн байна уу та гэж хэлчихээд тэгээ би чи ер нь жоохон сандрахаараа хоолойч чичрээд нэг цаашаа орчдөг тийм заяагүй зантай бүсгүй байлаа. Дахиад доошоо буухтаа үгүй сая түрүү мэдлсэн юм чинь бас мэдлгүй яг уу арай дахиад хоёрдох болохгүй гэж 9 журийн дахин бодгоо доошоо үгүй явлаа. Тэгээд би жоо дахиад тийш гаргач дахиад зогсож байна. Тэгэл ингээд зогсчихсон чи маргааш Эрдэнэгойг дагуулсан зогсож шүү. Эрдэнэ Бааваа. Тий. Эрдэнэгой таанд дахиад урдуур сайн байна уу гэх нөгөө ирдэж мэдлээ. Тэгвэжсэн би яг олцсон шүүл гэж дамжаага. Мөн байгаа эцэл гээл тэгж Эрдэнэгой. Эрдэнэгой нааш хүрээдрэл гэж шүү. Хоёр ингээд ясны дараа. Тэгэл очисон чинь мөн байгаа эцтэй гэсэн чи Эрдэнэгой энэ чи яг хулан биш шүү дээ харин. Хулын биш үү? Өөрийнх нь одоо гоё шүү. Хулан цам хоёр гээл. Тэгсэн чи би ингээд гайхаад яах гээд байгаа юм бол доо гэж чимэг үгүй явах уу яах уу одоо ингээд яв гэхгүй ингээд зогсчих хэвчтэй багтаа гэж иргэдэг гипноз дууссан байж тээ та чирсэн. Урдаа зогсчихсан чи кино үлдэх хэдэн цагаас ирсэн шүү. Тэгээд пробонд орсон. Манай ангийн Батбаатар үтээрийг авчихсан. Тэгээд одоо Батбаатар үтээр тэнцээд тэр кинонд явсан. Тэгээд одоо үнэхээр гайхалтай миний амьдралын бас ийм дурсамжтай сайхан мөч тэнд өнгөрсөн гэж би боддог. Одоо яг тэр киноны халуун галтгоор орно. Тэр бүдэлж байсан, өмжилтэй сайхан болж байсан, инээдтэй, гонигтай сайхан юмнууд одоо ярихын өмнө киног нэг хэсэг үзэгчтэй гэж үзээд хийгээд үлээ. За, Сэрүүн дугуйн мөхөл. Энэ хоёр шабайг хааш нараш яах юм? Саягүй би буруу намайг золиосон гаргах. Бид бурханаас яасан тавилан гарал явах юмтай. Хой төрөлдөн уулзъя гэж залбирч сайн сууж байгаарай. Дэшид маа. Гүрээ
ганцаахан алах гэж авш явна уу? Би нүр шиш хайрлаа. Гүрэ! Фишний бошн уу нэмэдүүш. Бошн болъё. За ямар ч л гэсэн төрсөн ахтай хоёр юм байна. Яг хэн байвал наана ярьцгааж ав. Энэ хорвоод амьд бурхан гэгдэг эсэг их хоёроо сайн ашиглаж дээдлж яваарай да. Одоо энэ сая үзүүлсэн хэсэг чинь бол ерөөсөө энэ киноны хамгийн анхны зураг авалт. За. Ерөөсөө энэ бас киноны эхлэлч юм байна. Ерөөсөө хамгийн анхны одоо энийгээр найруулагч эхэлсэн. Мотор дуурсан гэсэн. Тийм, мотор дуурсан. Тэгээд энэ морийг надад аваад ирэхээр би бас яг өөртөө дасах гэж яг тэгэхээр тэр их том нүсэр нөгөө эргэтэй юудэн борооны төр юудэн чинь бас намираад босгож энэ тэр юм болж магадгүй гэж бодогдоод ер нь бас ингээд жоохон сургууль хийчих гэж удаад би юудэнгөө нөмрөөл хаал одоо гоё давхиж болохоор газруудаар ингээд давхицсан хэсэг мартагаа давчаад хүрээд ирсэн чинь байхгүй нөгөө дамжаагаа чинь бүр ёстой боож ууж босгож суудсан байжсэн. Яава юу болоо гэсэн чи гол дүрийн жүжигчнийг аваа чи морьтой хараа хяналтгүй ингээд дахиулчлаа гэд. Тэгээд туслах найруулагчаа өшөглөөд би өөр яана юу одоо тэр нь шат байсан та масарч өгöd хөөх одоо бос бурхан болсон. Тэгээд чи энэ жүжигчнийг ингээ явуулчлаа. Наад энэ хүнийг л бид харж хамгаалж яахгүй бол энэ кино чи яаж явах юм болж ингээ тэгэхэд би анх удаа пүүгн гол дүрийнхаа жүжигчиг бас ингэж их хайрлаж аваа. Юу яах ёстой юм бэ те? Бас ингэж их анхаарал юу тавьдсан байх гэд бодож исэн. Тэгээ дараа нь чи дахиж миний зөвшөөрлгүй хаашаа ч явахгүй шүү гэд. Тэгээ хоёр дахь удаа би нэг гойж ээж нэг би нэг сумын наадам үзэж одоо үзэх гэсэн юм а би нэг сумын наадмыг их гоё л гэж бичээд идэг. Яг би одоо өөр ингээд нүдээр харах гэсэн ингээд чөлөө гойж нэг бэндэр сумын наадмыг үзчихсэн. Тэгтээ бас хажууд нь хүн явуул гээд харгалзагчтай. Тэгээд явуулж исэн. Тэгээ ер нь бол бас энэ гайхалтай хүнтэй энэ уран бүтээлд хамтарч ажилласандаа би туйлаас баяртай байдаг. Дамжаа өгш манадад анх. За чиний уран бүтээлийн гараа бол сайн эхэлж байна. Энэ бол бас хүн болгонд таарад байхгүй. Кино уран бүтээлийн анхных уу? Анхных. Миний ерөөсө хамгийн анхны кино. Тэгээд одоо гараагаа чи сайн эхэллээ гэж би бодож байна. А тэгвэл уран бүтээлч хүний одоо энэ замлыг эхнээсээ их ёс зүйтэй байх хэрэгтэй миний охин цааштай. Ёс зүй гэдэг чинь ерөөсө хамгийн эхлээл хамтаж байхаас эхэлдэг юм а гэж надад хэлж ирсэн. Тэгээ энэ нь бол одоо бол надад ингээд мөрдлөг болно гэдэг шиг бодогдож бас тэр хэлсэн үг нь ингэж санагдаж байдаг. Ер нь бол сайн уран бүтээлч байхын хажуугаар сайн хүн байх ёстой гэснийг бичигдээгүй хөл бүтээлчдийн донд байдаг шүү тийм үү? Хүн байх ёстой гэж байна. Тэрнийг л бас мэдрүүлж байж тийм. Энэ сайхан бүтээлийг дүрснээ мөн хөгжүүлсэн Тосканоны ерөнхий оператор Лавгдорч зураач Нямдава хоёртойгоо ярилцъя гэж бодож байна. Энэ хоёр манай энд бас ирсэн үзэгчийн суудлын сууж байна. Тэгэхээр Лавгдорч ер нь дамжаах бол одоо анх удаа кино найруулж байгаа хүн. Тэгээд хоёр хэр зэрэг хэлэмээ олдсож сонин сайхан содон юу байв? Тэр кино групп бол ерөнхийдөө залуучууд болдог групп байсан. Нямдаа өтрлөг 30-аад насны сая дөрөв 10 үедээ залуучууд байсан байх. Ахмад нь дамжаагүй байсан байна. Одоо ингээд бодоод тахад. Тэгээ ингээд хамтарч одоо сайхан бүтээл бүтээсэн одоо л баярлж явдаг. Чих бэлтгэлтэй энэ кино байсан ер нь бол юуштэй би бас бодож исэн их сайн сонгосон юм байна да. Эцсийн залуучуудыг сонгосон ч гэлээ гэсэн тэр тал дээр одоо зурлаач бол над хүрч юм гараагүй. Яг л сайн жүжигч байсан учраас. Ерөнхийдөө тэр 30 хэд оны ахуй харуулна гэдэг бол 90-ад онд он цаг нэлээд алсалдсан. Тэгсэн эдийн засгийн нэлээд хомсдол болсон цаг үед яаж хийдэж вэ? Юу болов яав? Уурын цэрүүн дугны мөхөл гэж үл сэрүүн галтайд байсан юм билээ. Сэрүүн галтайд болж байгаа үйл шүү дээ. Тэгтээ үл яг одоогийн бидний энэ кинондаар хийсэн шиг ийм том хэмжээний байгаагүй. Бараг л нэг жижиг өтөрхөн ам модон амбар шиг иймэрхүү юм байсан юм байна. Тэгээд тэрийг үл яг бидний хоорондоо одоо уран бүтээл талаас ярилцаад арай илүү жоохон хүчтэй сүрлэг болгож хийсэн. Тэгээд газрын сонголтоо бол одоо хоёр Хинтээ аймгийн хоёр бурайч сумын дунд сонголт хийсэн. Дунд нь сонголт хийсэн байна. Яг энэ нь учир нь юунд яваа гэвэл хойдлынхаа сумнаас нь болохоор зэрэг бол ер нь
модон материалаа татах одоо сүмийн доод хэсгийг үлбэрсэн шүү дээ бид нэр ингээд нь бол тийм. Тэгээд дээд хэсэг нь бол хослол зургийн аргаар хийгдсэн юм. Бүх натурын туршид Эрдэнэ баавын ойрхон байгаад ирсэн гэсэн тийм ээ. Ер нь ойрхон байсан. 7 хоног тэнд байсан. Тэгээд хоёр цагаатлагаа таймлаад хөтлөцөө ингээ явдаг байсан. Тэгээд яваад байт. Ямар санд нэг ганц 2 3 өдөр үргэлжлээд зураг авахгүй зогсоод нэг 2 3 өдөр үргэлжлүүл би арынх нь хаягаар очиод одоо өнөөдөр тэгээд ямар зурагтай юм бэ гэж байна. Дандин сүрэнгөө ирж бас нэг одоо дандин сүрэнгөө ирж байгаа юм чинь бас нэг тийш энэ манай хөгжмийн зохиол дандин сүрэнгөө нэгэн дандин сүрэг баггүй. Тэгээд эрэнгөт бас нэг сайхан шинэ одоо хоны шүл очуулна. Яас нэг ганц 2 өдөр амарна. Ер нь 2 удаа юм байна шүү дээ. Тэгээд ямар нь дахиад дараа нь яваад ажил хийчихэх вэ. Зураг заахгүй гэдэг. Тэгээд дараа нь сүүлд зураг аваад дамжаа багш тэгжсэн. Чиний наад зан чи бас заримдаа хүзүүгээ чи орондоо чи харж байгаа. Бас шудраг нөхөр шүү чи хамаагүй хэлдэг хүн тэгээд. Одоо энэ үеийн жүжигчдээс одоо ер нь хин байна одоо яг танд таалагддаг. Танд одоо олон том одоо нэр дурдаад яг үү том жүжигчид бол багшид бол таалагддаггүй байсан үнэндээ. Тоглолтын арга барил нь ч таалагддаггүй байсан. Тэд мэдлэг боловсрол юу байдгийг бүх юмараа өөрийнх нь синдаанд хүрдэггүй байсан байх. Тэг хэлдэг байхгүй. Одоо энэ залуучуудаас хин байна одоо багш та нэрлэгээ тэгэхээр. Таан бол жаргал сайхан одон жимг хоёр л байна гэдэг шүү. Хэлдэг байсан шүү. Хасарж байгаа ахыг хүндэлдэг байсан. Таныг их олон одоо жишээнд хэлдэг байсан. Та нар одоо жүжигчдийн тоглолтыг харахаараа дандаа нүдийг харж нүд шүү. Нүд бол ерөөсөө л нүд шүү. Тэгээд ер нь жүжигчин хүн бол хоёр янз л байдаг гэж би боддгийм. Нэг нь бол одоо дотроосоо дүрээ өмсдөг тий. Дотроосоо эхэлж хайдаг. Зарим жүжигчид бол гаднаасаа хайдаг тийм үү? Дүрээ гаднаасаа хайж эхэлдэг. Тэгээ би чамайг ажиглалаа. Бас чи бол дотроосоо ирдэм бэ. Тэгээ энэ чанараа битээ алдаарай. Чи тэгээ театрт очиж байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгээд чи одоо театрт очингуудаа театрын жүжигч кино тоглоод эхэлвэ чи өөрт байгаа наад нэг мэдрэмжийг битээ алдаарай гэж хэлдэг байсан. Тэндээс би юу гэж ойлгосон бэ гэхээр кино тоглохоос нэг өөр жүжиг тоглоно гэдэг чинь бас нэг өөр те нэг ийм мэдрэмж юм байдсан байна гэдгийг одоо дамжаагч чи яг энийг алдаж болохгүй шүү л гэд хэлээд байсан. Манай энэ газар дэлхийн нүглээд анхаа болоод хүн сонон бие хорлох сүүн саг ирж төрсөн ахтуу хоёр шигэсэн атаатан болно гэж агшин ярьдагсан. Одоо тэр сүүн саг нь ирж та нар бол яг тэр бурайд аялгаар ярьж тоглосон юм байна. Ямар нэгэн хэмжээгээр. Тэгэд хүндрэлтэй дөрвийн судалгаар нь яаж хэмжээ? Гэхдээ яг би ч одоо дөнгөж төгссөн юугаач мэдэхгүй л амтан байжсэн. Нөгөө диплом гардаал хөдөө хуваарлагдах уу, хотод хуваарлагдах уу гэдгээр алам болоо байжсэн. Дөрөв мөрдөө судлах яг үнэнтэй шундаргаа ярьдад бол тэн дээр нухаж мухаад бодоод судалгаа бичсэн юу ч байхгүй л дахиж очиж байгаа юм чинь. Намайг ерөөсө диплом авсан өдрийн маргааш лаваа явуулчихсан. Ном ногоо хүн явсан юм байна шүү дээ. Ном ногоо. Тэгтээ одоо дамжгаа надад нэг үг хэлжсэн. Би чамаас олон юм шаардахгүй. Чи энэ дээр нэг дүр мөр бүтээх гэж бити толгоогоо гашлах гэж өөрөө надад хэлээдсэн байхгүй. Энэ бол чиний анхны дүр. Чи өөрөөрөө байхтал болчихно одноо. Чи дотортой тэгээд өөрөө гоё төр дотроо ажиллаулаад энийгээрээ л явчихад би чамайг тэгэл харцсан байгаа. Бити элдв юм нэг дүр үтээх гээд gaч юм өөр дээрээ авчиж шаваа янз юм бодоод сэтгэхэд чи бити ингээд байгаараа одноо магадгүй чи дараагийн 2 дахь кинондоо тоглохдоо бүр 2 дахьч болий 3 дахь 4 дахьөөсөө чи харин өшөө жоохон тий урд урдын одноонуудаас юугаараа ялгаатай байх вэ гэдгийг миний охин бод тийм юу замич нөгжсэн учраас тэр нь магадгүй над тэр дүр мөр дээр илтгэе бодоод байхгүй амар байсан байж магадгүй гэж би боддоо шүү. За баярлалаа. Жүжигчний мэрэгжил бол номоор сурдаг танил сурдаг олж авдаг мэрэгжил биш шүү. Манай тамцаа бүгд тийм байна. Тий. Тэгээд амжаагаас эхлээд бүгдээр шүү дээ. Хоёр секундын хоёр ингэн харж ордоо гар тийм ээ. Одоо зарим байдлаар бол одоо энэ номон дээрээс харахад бол тийм байна те. Багш бол амьдралыг одоо үзэж, таньж, жаргаж, зовж, өлсөж, цангаж, ядарч, зүдэрч, янз бүрийн ажил мэргэжлийн улсуудаа уулзаж, учирч, янз бүрийн ажил мэргэжил эзэмшиж тий. Янз бүрийн ажил мэргэжил бас эзэмшиж жүжигчин болдгийм байна гэдгийг бол энэ номноос харж болохоор шүү дээ. Яг үнэ. Амьдрал дотор орж иж нухлагд яваад дээр дор ингэж ийм олж ирнэ шүү дээ. Тэс ном ихэ тоглоно юу байд юм. Тий, яг олоор шаардна.
боллоо шүү. За хөөе. Ширээ сандаад авцгаа. Үйлдвэрт очиж ажиллах тухайга сайн тунгааж ярилцаарай. Эцэг эхтэйгээ зөвл. Та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд сайн ажиллах хэрэгтэй л дээ. Ямар ч авьяа төлсийг бид дэм-дэмэндээ бүтээж болно. Гол нь та нар минь хүний төлөө явдаг, зүтгэдэг сайн хүмүүс болох хэрэгтэй шүү. Ийм хүмүүс зөвхөн багш мөрөөддөг юм ш. Эний чинь улс их орон, ард түмэн нэгэн адил мөрөөдөж шаард. Киноны маань анхны зураг эхэлвэ. Тэр эхлэхдээ нэлээ хүнд хэсэг. Тийм 50,000-тай ард нэг цогны цаана үсээ ингээл боогоол төрсөн ээж чинь халаадаа өмсөд хүүхдээ ингээд тэгрээ зогсдог тэр хэсгийг л ганцхан авах гэжсэн. Дамжгаа бол тэ одоо чинь нулимсаа гаргах ч гэдэг юм уу одоо ингэж хараад ингэж хаа гэж хэлзэж тэгж хэлээгүй. Энэ 10 жилийн охин өөрийнхөө болчмонгүй зангаасаа болоод ингээд ангийнхаа хүүхдээс ингээд хүүхдтэй болсон. Тэгээд тэр ангид 2 хүү чамд сайн байсан. Нэг нь бол үнэхээр одоо дэлгэргээд одоо өвлийн хүүхэн бол одоо аа болж орж ирнэ. Миний хүүнүүд яах вэ? Чи яах вэ? Би тэгээд тэр үед чинь нэрэн бэж дээр одоо ингээд хүүхд аваад ингээд төрөөл имлээс гарвал би яах вэ гэхээр хамгийн түрүүнд ээж л бодож байгаа. Ээжигээ бодож л тоолсон доо. Тийм. Ямар их зовх бол те миний ээж гэж бодож л тэгэл байсан. Тийм. Нүг зургуудыг авч явах чинь дамжгаа яг хажууд л ээждэг. Зүгээрээ хажууд байж байна. Тэгээд тэр хүн байж байгаа нь зөөр ингээл хажууд байж байгаа нь надад маш их түшиг болдог байсан. Түнсэг ингээ үг нь хилээгүй байсан ч гэсэн үг хэлж байгаа юм шиг. Тэр мэдрэмжээрээ тэр долгионороо хэлбэлцэл нь намайг хөтэлдэг байсан гэж л хэлмээр. Бүрмэ хайр гэж хязгааргүй шүү гэж ингэж хэлжсэн тийм. Хайр гэж хязгааргүй. Би чам хайртай юм уу? Цаад утгаараа бол эмгэн лианштай юм уу? Сурагчдынхаа шавнырынхаа сэтгэл зүг мэддэггүй багш. Тэрдэнд амиа боддог юм бэртгч юм багш хүн. Яаж одоо хүүхдүүдийн цаашдын амьдралд ямар хор нөлөө үзүүлж байсан. Тэрнээс бол тэр хүүхдүүд амьдралд ямар их эмгэнэлтэй байдалд орсон. Аль нь манай тэр киноны гол дүрийн хүүхдүүд бүгд л энэ эмгэнэлтэй байдалд орсон шүү дээ. Дэлгэр хүүдэр дундаа өрлөө охин баяраач гэсэн аль нь маш их эцэг их багш нэрийн хоорондын одоо буруу харилцаа хүүхдийн үйлчил яаж мэдэрсэн. Энийг бол бид дүгнэхээс өмнө олон улсын юм наадмын олон улсын шүүгчнэр Карловарын олон улсын наадамд манай юм дүгнэж үнэлж үзсэн юм аа. Одоо бүтээсэн амьдруулсан бүх төрүүдэнд голцуул дайсан хам хамуухай сэтгэлтэн ямар сайн малын зангийн дараа хүүхдэд гудамжийн чулууж байсан гэдэг шиг тэр энэ тэгээд тэд нар чинь дандаа өөр штэ. Тэрэнд жүжигчний ур чадварын онцлог жүжигчний чадвар байгаа ш. Тэрнийг барлж чаагүй. Ганц хичнээн олон Япон байдаг уу дамжааг тоглосон. Бүгдээр өөр Япон байгаа ш. Цуугийн тэр кинон тоглодог нэг Жамтөрөнтэй ав. Тийм нэг Япон. Миний тэр Дарлаагуудаа тоглодог нэг Япон өөр штэ. Зам дэх нөр байхгүй. Биенээс ялгахын одоо Япон аргагүй. Та дамжаа мөртөө тийм ээ. Тэр бүтээсэн дүр нөр байгаа ш. Чи гэхэд ер нь яг Япон хүнтэй нөхөрлж ойрч үзсэн үү? Япон ер нь ямар айзантай байдаг. Тэдний дэр ингээд байдаг энэ тэр шиг мэдхүү өтер гэж асууж байгаа. Тэгээ зөвлөд яриад тэгэд хондоо өөрөө комментарны ярианд байсан юм шиг ажилтдаг шүү дээ. Оюун тулцсан нөгөө амтарсан юмнууд бас хамтаажсаа Японы сөрөг технологийн авны дор хорондоо чихийг аваад тоглоулаад байгаа тэгэл. Тэгтээ чи энэ дэр өөр байна шүү. Миний тэр Жантуурнтай тоглоод нэг
алчуур шидэж яхад нь би тэр машин дотор яаж яхад байж ирсэн. Тэгэхээр зүгээс хүн ямар хүнтэй хамтран тоглож ийн хинтээ болж ийн одоо үсгээд Оросын жижигчтэй тоглоно. Тэр Тимир хаан манай өдөртэй ингээд тоглоно. Тэгэхэд тэр төрөөсийн бидний бүтээсэн юмныг дүрнээс хоолборж болохгүй өөрөө шинээр бүтээдэг юм бэ. Тэгээд бүр надтай ажиллаж өгдөг. Надад бүр хэлжсэн. За би тоглож байгаа дөрүүд дээр элдв янзын минг зинг одоо юу гэдгийг те үсгэц би юмараа оролцдог одон ч юм гээд. Нэр бодоод тахта одоо ингээд дамжаагаар тоглосон дөрүүдийг харах юм бол тийм биз дээ. Яг л өөрийнх нь дүрх байгаа. Тэн дээр нэг дүрийнх нь одоо сахал ус малгайтлага юу гэдэг тэр л одоо оногдож байгаа тэр жүжигч чинь. Гаргаад ирж байгаа дөрүүд нь шал өөр байгаад байгаа чинь тэр сэтгэхүйн дотоод үйлдэл нь өөрөө тий энэ жүжигчин ийм мундаг дөрүүд нь давтагдахгүй тэгж гоё гаргаж ирж байгаа. Киноны нэг сайхан бол Крүфний палаа нүд чит рүү хийсэн студийн тойлог тийм ээ. Тэргээр бүх юм эн чинь гарч ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Хичнээн арзагнаад нүд нь ажиллахгүй өрийн дураа тавьсан хүний нүд шиг нэг гөлийгөө яах юм? Өрийн дураа тавьсан. Ямар мундаг үлдсэн байгаа. Тийм хүн байдаг байхгүй юу? Тийм үү гөлийч. Өрийн дураа нүд шиг ингээ байгаа. Дотор байхгүй байгаа хийж үйддэг. Тийм нэг өөрсдөө гүйцээдэг байдаг шүү. Чи яаж хацчих байж вэ? Болч. Ийм хүнийг өгшүүлж болохгүй хаа. Тагнуулууд ажилд орсон. Тэр тал руу хүн явуулж үчирэн бол өөрөнд үл биш тав юм. Бичний гал бичин захиж нутгийг чинь зааж өгье. Намайг будаатай. Шинээр ирж байгаа залуучуудыг сэтгэл санааны хувьд дэмжихэд юу нурвар. Тэр чудлаа. За чи бичээдэмэд онгоцоо бай. Арайч тэгээгүй байдгүй дээ. Кино зураг гэдэг чинь бол нэг аваад консервдаа дахиж авахгүй шүү дээ. Алдаагаас асч болдгоо. Тэгээ маш ухаалаг тоглох ёстой. Камер хаана байна те? Тэрийгээ сайн мэдрэмжтэй мэдэх ёстой. Группны зураг одоо нүүрэн шүү дээ. Тэгээ энийг ингээд авах нүднээс чинь ихлээр хамарны чинь сарманаас чинь өсвөл амнаас чинь ихлээр ингээд цаашаа ингээд татаж аавна. Эсвэл цаанаасаа наад төгсөхдөө амны чинь довшлтон дээр төгсөн ч гэдэг юм уу. Тэрийг бол оператор юу хэлхээс өмнө өөрөө мэдэрч байх хэрэгтэй гэл. Энэ урганы чинь дамжаах надад их тааж өгдөг байсан. Ялангуяа Монтгаз хатын кинон дээр нэг хэсгийг авчаад дараагийн үргэлж зургийн дараа авдаг байхгүй кино чинь. Тийм болохоор зэрэг чи тэмдэглэлийн нэвтрэл дээр ингээ бүх юмаа биччихэ. Мэнгрийнхээ төвчөлд авчилсан байсан дээлний те. Ингээд задгаа байсан ч гэдэг юм уу. Тэрийгээ сайн тэмдэглэж авч жагаад тэгээд би чи камерын интетлаар гарсан. Одоо дараа оролтоод интетлаас техник тийм өнөө бүртгэл хийж авчигээд маш их нарийн юмнуудыг бол дамжаах зааж өгдөг. Улс төр бол хоёрын нэг нь ингээ бурхан болчоод орж ирдэг шүү дээ. Тэрийг надад хэлдэг шүү дээ. Хаантан улс улж анан юу бурхан боллоо гэдгийг. Орж ирэл хаантан гэдэг тэнгүүтээ нөгөө нэг малгай байдаг шүү дээ. Малгайгаа бүр ингээ доошоо болгочих жоо. Ингээ нүдээ ингэж хаагаал. Юу болов гэхээр зэрэг хаантан улс бол тэглээ гэж хэлээл. Тэгээ малгайгаа дээшээ болгох байхгүй. Тийм деталаар их бас хүн юм ойлгуулдаг. Тэр чинь мэдрэмж цайтай ухаалагч үжигчний шинж болов гэж би дотроо тэгж боддог. Энэ хүн бол амьдралын ухааныг урлагийн ухаан болгож чаддаг. Ийм сонин арга ажиллагаатай. Зүгээр ингээд амраал ингээд юм хүмүүс бид нар чи яриа сууж яхад дамчаага хажууд сууж л ярил бид надад ярианд ороод байгаа юм шиг гүйч юм шиг. Тэгээ ерөөсөө тэр оройлынхаа тухай бодоод эсрэг талын дүрийг дэлгэцэнд бүтээхтэн хүний бүрнийг стан зөв жигшил тэр бүх юмыг стан оолцол уцалт нь ингэж гаргаж өгдөг учраас би тэр хүнийг эсрэг дүрийн хаан гэж би дотроо үнэлж хүндэлж цэгэнж явдаг. Үер кинон тоглолцоход ирсний дараа бид тэр шогон замд баригад явахгүй юу? Тэгээ баригад дээр явж исэн чинь зүүн хараагийн сургууль дээр бид тэр тоглолт хийчихэд гарч явсан чинь огны дамжаагаа бид гурав чандамаа аваа бариад бид нар ч одоо тэр үед чинь машин шиг гэж байсангүй шүү дээ. Өөрсдөө чандамаа бариад тоглолтынхаа хувцсыг бариад
Тэгэл нөгөө кулүүрээ явсан чинь дамжаагүй чинь бүр тархитлагаагүй бүр зөөрөнө хөөгдөж чулуун үйлгээд одоо молом гээд одоо бүр дамжаагаад аюу өршөрхөд хөөгдөд. Аавыг тийм дайсан болсон гэж мэдэхгүй ангиар очиж үзэж байгаа байхгүй Төмөрзөмийн соёлын ордонд. Хойроо аавдаа уйлаад та яасан муухай юм бэ өстэй. Хүүхдийнхаа зургийг үзүүлээд ахт чи хүртэл тэр Оросыг буудуулчихтаа яад юм бэ та ямар муухай юм бэ гэж уйлжиж билээ. Тэгээд аав намайг тэрвэрч аваад юу ээ миний хүү тэр чин кино байхгүй аав нь зүгээр л байж байгаа үсттэй гэж тэгжсэн. Манай ангийнхан чинь маргааш анги дээр ирчихлээ. Дайсны хүүхэд гэж намайг чинь нэг хэсэгтэй л бараг л гадуурхсан та. Хүүгээс маань дахиж. Ашгүй. Даанчтай тарших болж явахт ганц дахин хэлдэггүй яах вэ? Бажрахнаас бас дахин хэлсэн гээ. Нөгөө болдогцоод хичээл давтаад байдгүй. Тийм. Анхны зураг хоёр зураг авалтан нэг басч өгөхгүй ч юм шиг нэг хачин байсан. Хүйтэн ч юм шиг ярьж байгаа нь. Тэгж байгаа сүйдээ яг 2-3 зураг авснаас хойш басаад. Жүжигчний хувьд өгөл давж гэж байдаг. Өгөлтийн хувьд их сайн. Хүнийг заавал юм бодогдуулахаар тоглож харьцсан тоглож байгаа. Харьцсан тийм их сайн. Ярихгүй. Дамжаахын маань уран бүтээлийн олон талт үйл ажиллагааг нь яа харахгүй тэр орчуулгын киноны дуу оруулдаг ажил мэргэжил. Хүн аргад яг л зүгээр ингээл дагаад ингээл яаж байгаа юм шиг боловч цаад дүрийнхээ характерыг ойлгох, цаад дүрээ илэрхийлэн гаргах гэдэг бол киноны доор оруулж үзсэн амин сүнс гол хөдөлмөр юм да тийм ээ. Тийм том асуудлын гарцаагүй дамжаах маань байсан. Ялангуяа Виссарионы Сталины дуу их мундаг сайн хийсэн. Яг Сталин тэнд амилж байсан. Монгол Сталин гэж хийж болохоор. За Армен Жигарханин гэж гайхалтай жүжигчний дууг би хийх дуртай гэж өөрийг олонтаа ярьдаг байсан. Ингээд олон сайхан жишээнүүд явж болно да. Яг хамтран ажилласан хүн манай дармаа. Тэгээд дамжаагаад явбал 20 гаруй жил сууж ажилласан юм байна. Тэгтээ Нэргүүбаатар шиг яг нэг дор нэг өрөөнд амьдраагүй би дууг нь бичдэг. Тэд нар маань дуугаа хийдэг. Үнэхээр агуу жүжигчдийн орол дуу хийдэг. Тий. Би бол дагиран дамжаагаа хоёрыг бол шүтдэг өөрөө бас нэг тиймэрхүү дуу хоолойтой байсан болоо тэгээ бас тэр дөрүүд яаж хийж байгаа тэрийг бол баян сонсож өөрөө сонсож бичлэг хийгээгүй дотор нь орж сонсож яаж хийж юм тэр үчиг дандаа ам барьдаг байсан болохоор яаж амаа өрж ийн амьсаагаа яаж хуваарилж байна тэр дүрдээ яаж орж ийн үү тийм үү дүрдээ яаж орж ийн үү дамжаагаа бол тэр юм нэг дүр тоглохдоо тэр дуу хийхдээ тэр тоглодгүй яг амьдрдаг тэр тэр дүрдээ яг өөрөө энгийн өөрөө ч байнга ярьдаг би жүжигчин гэдэг нэр нь дургу ярьдаг байсан юм те жүжиглэн гэдэг чинь буруу одоо тэр амьдрын дүрээ бүтээн гэсэн үг юм да дорж амьдрын дамжаагаа бол орчуулгын киноны найруулагчаар олон кинонд ажилласан. 90 тэр социализмын он жилүүдэд бол жил 7 орон сайхны кино хийдэг байсан. Төд дайны бас орчуулгын кино хийдэг байсан байхад. 40 кино 7. Тэгэхээр тэр одоо жилд өчгөгчл одоо тэр олон жил ажиллахад одоо хэдэн ч кино болсон юм бэ тийм үү. Тэр энд хамгийн их зовж баймаж нь хийсэн кино юу байна одоо жишээ нь орчуулгын кинонд дотроос. Тэд их орны төлөө тулдсан киноны Бандарчукын дүрд дамжаагүй би дуу хийсэн гэж бодож байна. Бандарчук. Саяхан гарсан тэгээд тэр шархчаа тэр соёлчийг загнаад байгаа тэр бол нэр үнэхээр гайхамшигтай байсан байна. Тэр ам барихын эрдэм тэр дүрд яг хувилахын эрдмийг дамжаахаас юунд сурсан бэ? Юунд гаргууд байв? Ер нь тэр үгийг чэйжлэх хуудас үгийг жишээ тийм Сталины үг гэхэд нэг хуудас үг байх чинь 2 3 ихтэйчний 4 эргүүлж сургууль хийгээл шууд чэйждэг тэр нэг онцгой авьяас байсан. Манай Эдбэг сайхан ч гэсэн тийм. Дамжаагаан дуу, Алиерэн дуу хоёр бол үнэхээр онцгой сайхан дуунууд байлаа. Тэгээ би бол ерөөсөө эчнээ шавна гэж би өөрийгөө боддог. Одоо сүүлийн үед бол би энэ кинонууд дуу хийж явахдаа бол яг л дамжаагаа байсан бол хийх байсан да гэсэн оролдол би хийдэг болсон байна одоо. Дамжаахыг л бодож. Тий, бодож. Тэгээд ер нь би өөрөө аяндаа ер нь хөгшөрч байгаа юм шиг хөгшин дуугаараа хөгшин дүр таардаг болж тийм байна. Тэгэхээр бас нэг сонь дурсамж байдаг юм аа. Баццэг надад ярьж ирсэн. Кино нөгөө орчуулгын киноныхны өрөөнд л одоо нэг баахан усууд суугаад ярилцаад дагэрэн зах байсан юм байна, чах байсан юм байна. Бүгд байцаа авирч байсан байж магадгүй. Тэгээд бас нэг шүтэн биш нэг өсгөлчөөд октод бас ирсэн. Тэгээ ингээд яриа байж юунаас ч болсон юм дамжаахаа дагэрэн хоёр муудалсан гэж байна. Ээж үүд дамжаач ээ гэдэг нөгөө тань.
дам боллоо юм зааж имээ юу ингээд хоёр баар шиг юм дуурсан чинь адрын ингээд нэг юм нурах гэж байгаа юм шиг жир явсан. Нөгөө гаднаас ирсэн охтод яна яасаа юм явъя гэдэг цэвэн гараа явсан. Тэр хоёр тоо баригд олоод ингээд дуурахаар амар болд юм дээ тийм. Гамбат мөн ярих тусам жихгүй одоо яг оюутан цагийнх нь одоо сайхан багш юм. Жинхэнэ одоо киноны уран чадвар дөрвөдөө эрдэм ухааныг энэ надад амлсан олон сайхан шавнырын нэгэн шүү дээ. Монголын үндэсний орны телевизийн нэвтрүүлэгч манай Гамбаа. Байнга л багшихаараа орж гардаг. Тэнлэг тэр уулздаг байснаа бид гурвын цагаан сар мараар тий. Тийм гэгэн сайхан үдэш одоо их тийм гэгэн уран бүтээлчийн тухай дурсан ярьж байгаатай их сайхан байна. Тэгээд үзэгчд тэгвэл бодож иж магадгүй. Энэ одоо олон сайхан уран бүтээлчдийн дунд одоо нэг мэдээний нөхөр одоо юу хийж зохиж явна гэж. Тоон дотор өсөг зохисон. Өстой тоон дотор өсөг гэдэг шүү. 1992 онд Монгол улсын гавьяач жүжигчин Банзрын Дамжаа гэдэг хүн найруулагч Халтрын Дамдан гэдэг урлагийн гавьяа сэтгэлтэн, урлагийн гавьяа сэтгэлтэн Монголын киноны нэртэй сайхан операторуудын нэг Гинэнгийн Цэрэн гэдэг гурван хүн нийлээд киноны дээд сургууль байгуулъя гэж шийдэж л дээ. Тэр үед бол зах зээлийн нийгэмд орсон байсан учраас Бирс гэж одоо компанитай хамтарч тэгээд эзэнтэй Гомбосөрөн гэж эзэнтэй захиралтай. Тэгээд гурван уран бүтээлч нийлж Бирс гэж киноны дээд сургууль байгуулсан. Тэгэхэд одоо Аз болж би анхны 16 оюутны нэг болж жүжигчний мэргэжлэр сурах санаатай Бирс сургуульд орж ил одоо багш шавын баримтлагатай болсон юм л да. Тэр үеэс бол багшигаа нэлээд сайн мэднэ. Тэгээ бид нарыг бол одоо өстой нэг арсын хуулж шүүсийн шахдаг өөдийн нар үзүүлдэггүй сайн үг ерөөсөө хилдэггүй одноо гавьяа цайныг хиллээ ш нэг эвгүй хардаг гэж нэг эвгүй хардаг гэж тий. За тэр эвгүй шүү дээ. Ерөнхийдөө бол оюул гэдэг юм л да. Тэр бол одоо нууцсан шүү. Тэгээд одоо ширүүхэн одоо харах нь бол одоо үнэхээр бидэнд бол цохиод авснаас алгадаад авснаас илүү байсан л да. Багшийн хувьд бол онцлогтой багш байсан. Одоо ингээд дэлхийд дахинд бол Станиславскийн систем, Эрхолтын систем, Макс Тендер одоо хин байдгийн тийм ээ. Ингээд системүүд байна. Багшууд бол өөрийн гэсэн системтэй хүн. Өөрөө тэр системээ хичээнгүйлэн сайхан заана. Мөрдөн бас. Тий, мөрдөн. Тэрийг хэлбэрэлтгүй баримтлахыг одоо биднээс шаардна. Тэгээд конспектоо бол уйгуржин Монгол бичгээр одоо самбар дээр ингэж бичнэ. Маш сайхан гоё бичнэ. Тэгээд жижигхэн бичнэ. Янзын гоё бичнэ. Тэгээд одоо тэрийг биднээс шаардна. Конспект одоо хичээл номоо та хэд бол уйгуржин Монгол бичгээр одоо биччихье. Уншид сур. 100 бэлэг унссан уу? Тим ном унссан уу? Тим сонгодгийг унссан уу? Тэрийг таних уу? Нэг ч мэдэх нэр гарахгүй бид нар. Гэхдээ ингэн бид нарыг бэлдэж л үзүүлэн зайлвал бид чинь тэгэл. Тэгэхээр л нөхөөдөөс чимээгүй сууж байгаа л ингэдэгсэн. Ийм тарихаар уран бүтээл хийхгүй л гэдэгсэн. Тэгээд урангуу тэгээд баан ингээд одоо хатуу үг сонсоод орж бид чинь ингээд халшраад сүүлдээ үзүүлгээ сайгаад модон толгоол гэж байгаа нэгсэн да. Тэгээд чимээгүй болчихно. Тэгэхээр за одоо магтхан дээ гээл. Тэгэхээр л тарих чинь нэг юм шууны тарих шиг байна гэж тэгдэгсэн. Тэгээд хатуу хөхтэй байсан. Ер нь бол бидний үеийн оюутнууд Дамжаа багшаас нэг их тийм нааштай үг одоо сонсож байгаагүй болов гэж бодож байна. Тэр нь бол хэтийн амьдралд маш их хэрэгтэй байсан да. Ялганаал одоо чи сайн гал ингээ явуулсан. Оо тэгэлгүй яах вэ? Дамжаа гэдэг нэр бол одоо Дамчой гэдэг бол дээдийн ном гэсэн үг юм аа гэж нэг хэлжсэн. Өөрийнхөө нэрний тайлбар хийсэн. Үнэхээр одоо тэр өөрийнхөө нэр шиг өндөр мэдлэгтэй, боловсралтай, өөрийн ерөнхийдөө бол бие дааж эзэмсэн хүн шүү. Бие дааж эзэмсэн. Бүх боловсралыг бие дааж эзэмсэн хүн. Манай багш ер нь их ууралж, загинж бидэнд юм заадаггүй. Зүгээр л хэлнэ. Тэгээд тэрийг сурна уу, байна уу тэр хүн өөрөө шийднэ. Тэгэл одоо над юу гэж л анх загсангүй цаад хүн чи яаж дуурч чи яг тэрийг л хий. Өөр одоо чамд хэлэх байх. На дублаж хийх. Тэгээд дублаж хийх. За тэгээд хонь их гоё юм байгаа. Дамжаа багшийг дагаад багш чавна гэдээсэн чинь Япон тоглодог болдог. Одоо ерөөсөө Дамжаа багшийг Японд тоглодог. Тэгэхээр энэ нөхөр Японд манай жигээ нэрвэл гэж хүртэл одоо зарлаагуудын орчин дээр Дамжаа багш адъютантаар би тоглож байлаа шүү дээ. Тэгээд Японд манад нэг хүрээд ирлээ. Манай хороолдог гэж хэлсэн. Яста алгонгол багш уралцсан ба. Та яаваа гэсэн чинь тэгэхэд гавьяат байсан. Тэгсэн чинь Бяхаас нааш нэг юм микро автобус явдаг юм байна л дээ. Тэгсэн тэр дотор
нэг согтуу юм. Та ардын жүжигчин болох ёстой. Та болохгүй хэн болох юм? Тийм бидтэй гэдэг нөгөө Яагаад автобусаар явж байгаа юм энэ? Зүгээр яагаад энийгээр явж байгаа юм яриад. Нүрийн төлөө. Бүр нүрийн төлөөд бүр орох байх, бууж болдгоо, яваад байж болдгоо бүр чихчих уурыг хүргэсэн гэлээ заа. Байдалд оруулна гэдэг бүр байдалд одоогийн хэлээр бол. Тэгсэн гэлээ тэгээд нэг ууралж орж ирсэн. Би хоёрын л мэдж байгаа. Гэхдээ бас над тэнийгээ хэлсэн. Одоо чинь хэцүү бол цаг болцсон юм байна. Ингээ автобус намаа би ч одоо яахаараа нийтийн удаан цууж явж болдог болцсон юм байна. Би яасан чи намаагаас. Одоо бол тэгэл бус тулсууд бол машин дэрэгтэл явах. Тэр үуч багш ямар машин байх вэ? Тэгээ бас сайхан дурсамж явуулах хаа. Би нэг зураг авчираад нэг жижигхэн дурсамж хийлээ гэж бодсон. Ер нь бол одоо 4 жил уран чадвар заалга төгсчөөд багштайгаа нэг сайхан зураг байдаг юм байна. Нэг айтайхан зураг авах юмсан гэж бодоод байдаг байхгүй юу? Тэгээ тэр үед чинь хүн болгон утсаа аваад ямар зураг авчдаг юм байх биш. Зураг чинь заалах юм чинь саяхан бодлоо шүү дээ. Тэгээ энд Монголын радиод ирдсэн хойно багшлуу нэг утсаар яриад. Гэхдээ багшаа би оромбо зүүгээд нэг зангаа мангаа сайхан зүүгээд тань дээр яваад очноо. Та сайхан гавьяатынхаа тэмдгийг зүүгээд сайхан зангаа мангаад хойлоо нэг сайхан зураг авахулъя. Гихгүй юу? Тэгсэн чинь за чи нэг лонг юмтай ирээрэл гэж байна. Тэгээ энэ чинээс чинь нэг том юм 750 г-ийн шилтэй нэг юм аваад. Монголын радиогийн мэдээний жолоочийг гуйгаад нэг талбай дээрээс тэр Орво гэдэг нэг газараас нэг фото зурагчин аваад бөөн ажил болоод энэ чинээс явлаа. Тэгээд авчиж очиод багштайгаа зураг авах юм боллоо тэгсэн чинь багш орж ирүүгүй. За юмаа гаргаараа гэн хоёул юмаа гаргаад нэг татчихад. Тэгээд зураг авах болсон ч гавьяатыгаа тэмдгийг олдгоо. Хамаг хувцас онгочоод байдаг онгоно огч тэнд шүүгээ онгочоод тэмдэг нөө тэгж гаргаж ирсэн чинь тэмдэгнийх нь дээд тал доо тал нь байдаг уу хамгийн бол доо тал нь байдаг нөгөө тэгээ хайгаад хэсэг уучгин да тэгж нэг хоёр салангат юм болж ирээд утсаар хооронд нь холбож байгаа эндээ зүүгээд тэр хоорондоо бас нөгөөдгөө татах гээд байгаа багш тэгж нэг ахууллаа зураг тэгээ хавьяатынхаа тэмдэг зүг тэгсэн чинь тэгээ гарсан зураг нь энэ Яг лонхны толгой нөгөө гавьяатын тэмдэг тагилсан. Байхгүй. Тэр зурагчин шиг зурагчин. Тэр зурагчин зайлууд одоо надтай таарсан зурагчин байсан юм байна. Тэгээ энэ зургандаа багш маш их хайртай. Яг жинхэнэ агуулгыг илэрхийлсэн зураг байна. Угтаан бол гэж ирээд тий. Тэгээ би энэ зургандаа хайртай байдаг. Багшийн гавьяатын тэмдгийг бол ингээд лонхны толгой хаачихсан. Арай хийж ярьж байгаа. Би бас нэг оромбо зүгтсэн байгаамаа энэ чиг өөр. Тий. Тэгээд ингэж нэг сайхан зураг авахулж ирсэн. Юм да тэгээд тэр цагаас хойш бол одоо багштайгаа нэлээд холбоотой байсан. Уран бүтээлийн тоглолтууд бүхэн өргөнд нэлээд хийсэн. Тэр юмнууд нь бас оролцож бид нар бас сайхан байсан. Тэгээд ийм сайхан багшийн одоо шав гэгдээд манимитийн одоо жижиг гарууд ингэж явдаг бол үнэхээр бахархалтай. Дамчаа багшийн гарын 3 шавл гэж одоо бас олон шав байна л да. Тэр дотроос манай Цэмбэлмаа багшийг дурдахгүй байх арга байхгүй. Жинхэнэ одоо анхал одоо кино үйлдвэрт яваад очихт нь одоо Цэмбэлмаа багш бас Дамчаа багшийн шав болсон байдгийг. Тэр шавнаар дотроос нь одоо 3 гавьяат төрсөн. Бид гуравт одоо ийм сайхан гавьяа цол хайрлтал нь багшлаж тэр хүний нэрийг мандуулж тэр хүний нүмер нөөлгөн дор амьдарч ажиллаж ингэж ирсэндээ л би их бахархдаг. Киноны тайлбар гэдэг бас өрөмц төрөл байдаг юм шиг тий. Тайлбар уншина гэдэг. Тайлбар. Оо тий. Гайхал. Тэр бол нохоо орон киног бардсан байна. Тэр бол дэлхийн хэмжээний бүтээл болсон. Дэлхийн хэмжээний уран бүтээлчд оролцсон. Түүн дундаас Монголын одоо ардын жижигчин Банзарын Дамчааг сонгож авна гэдэг бол ямар хуу анзааны даацтай, баавартай, арангтай уран бүтээлч вэ гэдгийг илтгэж байгаагийн нэг жишээ гэж бодож байгаа юм л. Нохоо орон кино бол одоо гайхамшигтай жишээ болох байхаа гэж бодож. Насрын эзэн бурхан ном гэж нэг их сүйд болдог гэж тэнгэртээ сүслэн мөргөн. Окторгон хязгаар үед тэнгэрийн хар нохой хэмээх нэгэн том хий нохой байдаг гэсэн. Тэнгэрийн тэр хар нохой хөдлөхөд хүний сэтгэл сүнс хямран аюул барцад гайд хөдгөр үүсдэг гэсэн. Тэнгэрийн хар нохой хэвтрэн өөрчилсөн үү яасан. Төдлөг нь хамар болж тэднийг өвлж өргөд нүүл. Бас
Асар нүүдэл суудлын өчрийг олохгүй ч эзэнэ даган шоош. Сайхан дуучин, хөгжимчин, одоо анх одоо банзан гитар гэчмээ чинь Монголд оруулж ирж эстрадын урлаг гэдэг юмны анхны салхийг хагалж тэр Марк Берниосын дуунуудыг одоо гитартаа дуулж ирж чигээс гаргаж ирсэн юм дуу шүү дээ. Тэрэнд нь оруулшаад Финардын дуу. Финардын дуу. Тэр нь одоо Монгол радиг авсан санаад байна. Монгол радио дамжаахан бүлгүүтэн концерт бий. Байсны тэргүүдийг сонсох нь дуг дамжаад болваа. Тэгсэн. Энэ киноны дууг дуурийн дуучин дуулсан дээр байна уу? Харин тийм. Жүжигчин хүн дуулсан дээр байна уу? Дурака гэж өөрөө мэдсэн байна. Дурака гэж хэлсэн чимэд дугаар. Чимэд дугаар. Тийм. Чимэд дугаар гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд тэр чинь үгийн нөгчөө чимэд дугаар 2 бадаг үг өгсөн байгаа юм. Тэгээд зочид дуудад дээрээ тэнтэй баахан жойдогтойгоо хоёулаа би яадан мань айсан гэдэг юм да. Тэгсэн чинь нөгөө бүх холбоотын юуны киноны симфониэр л өгж юм гээд Василий гэж тамж ирдэж сууж байгаа шүү дээ. Тэдний өмнө би яад дуулах юм би одоо ингээд битээ гэж хоёулаа сургууль хийсэн гэж байгаа. Тэгээ чойдогтой хоёулаа пенинд сургууль хийсэн байх. Тэгээ чойдогоос гуйсан ингээд үгүй тэр том хүн өдөрдөх ингээд чи өдөрдөх гэж. Тгий гэсэн чойдог. Тэгж маань дуулах гэсэн байхгүй. Тэгээ хүйд ирсэн чинь чойдог байхгүй өглөө. Хитер суудсан гэсэн гэж байгаа юм. Тэгсэн 2 дахь найруулагч чинь ирээд чойдог ирэхгүй. Ардын жүжигчин Василий удирдана гэсэн чинь манд энэ шал дуусан байхгүй. Бүр агштай байгаа үү? Бүх хачин бас гэж өөр яаж байгаа. Тэгээд тэрийг мэдэрсэн байгаа юм тэр Василий. Тэгээд за хоёулын ийшээ оройгоод ороод тэгээд ширийнх нь нүднээс коньяк чөлөө виски чөлөө гаргаж ирээд нэг тал стакан уучгаад за орой ингэсэн гэж. Тэгээд дуулсан гэдэг шүү дээ. Тэр чи юу байсан гэж байгаа шүү. Одоо юу вэ? Сургууль хийнэ гэдэг. 2 3 сургууль хийсний дараа одоо жинхэнэ бичих юм байхсан чинь нэг Василий за боллоо баярлалаа. Яаж бичсэн? Тэр дөвлөө явсан. 3 дөвлийн нэгийг авсан баг. Тэгээ энэ хоолой чи нэг одоо аяны яг нэг ядарсан хүний юм болоо. Гүнэрийг чимэд гойд энэ дөрийн дуучин бакалт юм уу нэг чи юу ч шоолно тийм. Энэ чи тэгээ одоо сонгодог өчсөд аваасаа. Тийм байх юм очлоо шүү дээ. Тэгээ дуун дээр хүртэл ингэж амьдрал чадчих байгаа байхгүй би нэр хэлэх гээд байгаа. Тий. Мөхөсөн. Тэнгэр болоод эндээс аваад гартна. Энийг дөө. Миний тошалирин зэрэг миний хайг халахын лоо. Ихооны суурин дээр алтан шалгина. Сүхбаатарын талбай дөөрөн юм. Тэдэрд нь итгэл очирватай энэ архан байсан. Уйлаа тэслүү байсан гэж. Ямар амар ямар гоё. Соёлын дөрвөний үдсээс бүх хүмүүсүүд эвгүй болсон. Бүх хүмүүс. Талбай дөөрөн дайчтай анги. Цэргийн ясар маань юм шүү. Байсан балбах ёсвэ. Эхи хайрянгийн харц. Саадна минь лааны тас шиг урсаж сууж юм. Яаж энийг бэлтэртлний гоё үг хэлээ. Ер нь бол хүмүүс ер нь за манай зарим улсууд гэсэн одоо юу гэдэг урлаг авьяаснаар дутдаггүй юм гэж ирэл загнадаг да бас. Би энэ үгийг заримдаа боддог харин заримдаа дутдаг. Тэр ийм ховорхон амплуа, ийм ховорхон авьяас тэ ийм одоо олон төрлийн мэдрэмжтэй ийм гайхалтай уран бүтээлчээр бол урлаг дутдгиймаа л гэж би боддог. Дутж байгааг энэ хүн харуулж чадчихээн бид нар тэ мэдрүүлж чадчихээн. Монголын олон арван уран сайхны кинонд бүтээсэн энэ гайхамшигтай сайхан дөрүүдээрээ үе үеийн уран бүтээлчдэд бол Банзарын Дамчаа гэдэг энэ алт шиг сайхан авьяастан бол үеийн үедээ хичээл заасаар босго тавьсаар дүрийг бүтээхийн сонгодог жишээ хүмүүст дандаа сануулсаар мэдрүүлсээр ухааруулсаар байх болно гэж би боддог. Үнэхээр одоо ийм ховорхон авьяастан болвол цөөхөн төрөх байхаа л гэж боддог. Түүнийгээ ч одоо өөрийнхөө ажлаар, уран бүтээлээр, амьдралаараа нотолж чадсан гайхамшигтан болвол Монгол улсын ардын жүжигчин Сэлэн Мөвгт Банзарын Дамчаа юм байна да гэж бодож байдаг да. Хүн хүнээрээ дутдаг хорвоо юм. Тэг тусмаа авьяастан алдартнараа бүр их дутдаг юм хорвоо.
Нэгэнтээ ард уран зохиолч Баавгийн төгсрөн хэлэхдээ намайг төрлөөгээд дэлхийн жин нэмэгдчихээгүй. Гэлээч би яахын аргагүй нэмэгдэх хүн. Би гэрэл өсөөдөр хоёрын цогц. Би мөнхийн ус хоёроос үтсэн гэж явж шүлэг төгсөхдөө намайг тавирах гэж ярагдсан газрын шархыг нар алтан уцаараа хөрдөхийн цагт би сая хасагдсан гэсэн байж. Үнэхээр Дамчаагийн орон зайд тодоос тод мэдрэгдэж өгүүлэгдэж байна. Гэхдээ Гамбаагийн маань хэлснээр үеийн үед бэлтгэсэн цагийн цагт бэлтгэсэн олон сайхан шавнар нь энэ хүний том мөр тод зайг ямар нэгэн хэмжээгээр нөхнөө. Олуулаа илбэч нөхөж магадгүй, онцгойч ганц хоёр нь нөхөж магадгүй. Энд энэ хүний гавьяа оршиж байгаа гэж хэлээд би олон мөггүйгээр Монлен Дамчаахын би зэлмийн удам намынхын өмнө тэлд номын магнат тостор хүүгэн бичсэн Монгол Улсын ардын уран зохиолч Төрийн Шагнал Баавгийн Лавгсрахынхаа энэ хоёр сайхан хүн өдөр хоёулаа орваадлага. Тэгтэл бид бүтэн амьдарч орш үүдийгээд энэ хоёр хоёулаа хийсэн. Нээж өгчээ гэж би бодож ишлэлээр нь энэ нэвтрүүлгийн төгсгий гэж жаргаж. Өөрөөр хэлбэл энэ хүн уйдшгүй амьдарчээ гэх ойлголтод хүргэнэ. Ёс заншил, ёр бэлэг, дутуу юм энэ номон талга. Тэгэхээр уран бүтээлч хүн дутуу амьдардаггүй юм байна гэж би надад бодогдлоо. Хүмүүн гэгч зөвхөн авах гэж амьдардаггүй, өгөх гэж амьдардаг юм байна гэж бас ойлгогдлоо. Уран бүтээлчийн амьдрал бусдаас тод амьдрал байдаг болохоор надад ингэж бодогдсон ч байж магадгүй гэж хэлснээр нь олон тайлбаргүйгээр нэвтрүүлгийн ишлэн өндөрлөё гэж бодож байна. Нэвтрүүлэгт маань өргөдөн хөрөлцөн ирж бүтээлийнхэн сайхан зам мөрийг энэ хүний тодотгож ярьсан та нартаа баярлалаа. Уран бүтээлийн амжилт, уртнаас удаан жаргал, ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ерөө энэ төрөлцсөн ирсэн ах トゥ өнөртөн төрөл төрөссөн энэ киноны сургуулийн оюутнуудад нэгэн өдрийн хичээл боллоо гэж бодож байна. Баярлалаа та бүхэндээ. Манай нэвтрүүлгийн хэн зурж жаргаж байна. Дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчдээ. Фильмийг өөрсдөө гүйцээдэг байлаа шүү. Чи яаж хамсарч байгаа чинь? Болчих. Ийм хүний өөрчлөж болохгүй хаа. Тагнуулууд ажилд орсон. Тэр тал руу хүн явуулж үчиг нь бол өөрөө энд үл биш таврын. Бичлийн галыг чинь захиж, нутгийг чинь зааж өгье. Намайг будаатай. Шинээр ирж байгаа залуучуудыг сэтгэл санааны хувьд дэмжихэд юм болов. Тэр чудлаа. За чи бичлээ дэмэд онгоцоо бай. Арайч тэгээгүй байдгүй дээ.